Hi guys, гэгс дэрнэ. За тэгээд дөнгөж сая би хичээлээ таачлаа танаа харж байгаа, ханзаж байгаа би цүнхээ өрцөн. Хичээлийн форум тань за тэгээд би гэртээ ганцаараа байгаа байхгүй. Тэгээд одоо би яг гэртээ ганцаар 24 цаг байх чинь. Тэгээд та нар ч гэсэн миний нэг өдрийг харах чинь наа. За тэгээд одоо бүгдөө мөшүүд миний өрөөрөө орцгоё. Тэний юмшлэн наа. Хүй. Миний нууц тэмдэглэлийн дэвтэр байрлал нэг л биш байна да. Би хүн яг л нууц хийдэг юмсан тэгшгэн тавиад. Арай хүн орж ирээд харцааг байгаа. Guys, энэ өөрөө нэг л шижигтэй. Үнэн ч гэсэн нэг өөр байна. Тэгэхээр одоо бүгдээрөө цүнхээ тавиад гэрийн камер шүтгье. Эхний бүдээр олохгүй л миний нууц тэмдэглэлийн дэвтэр хатсан бол өстой балганда. За бүдээр шууд гэрийн камерыг харцгаая. Ее. Гэрийн камерыг Үгүй унтраацсан гэж шүү. هكر يا جماعة لو انتبهتوا لحركاته Камер цагийн өмнө унтарсан юм байна. Хүүн хасаалттай байсан юм байна. Тэгэхээр хэрэг саяхан болсон гэсэн үг. Тэгэхээр хэрэгтэн нууцч магадгүй guys. Хайж. Гэтэ бүгд яахгүй. Шууд ихнийг олох ачилтаа орцгоё. Guys, тэр хэрэгтэн намайг дутуу үнэлсэн байна. Би угаасаа мөрдөгч байсан. What? Би маш олон сар мөрдөөгүй, ямар нэг юм мөрдөөгүй явуулсан байна. Гэтэ надад туршлага байгаа. Одоо бүгдөө мөрдөгчийн хэрэгслээ гаргаж ашиглацгаая. Та нар энийг харж байна уу? Энэ маш их тоос байна. Энэ ингээд номны дунд дээр болохоор хэн ч анзаардаггүй нараа. За энэ дотор нүуний сэжиг тэмхүүн жижиг сажигнуудыг хийн. Тэнгууд энэ ямар нэг юм хэмжин. За энэ тухайн дээр ханах уу одоо юмнууд гэсэн. Энүүгээрээ уул мөр болох хэрэгтэй ингээд яа. За энэ бол миний том уралдах шил байна. Ихүр байна. Ямар нэг үс бас олдох магадaltaй. За энэ тэгээд энүүгээр бас хурууны хөлний мөрийг ус шот үсэлгээ. За тэгээд бүгдөө эхлээд бэлийг өмсөх хэрэгтэй. Гэрэл бол ажиллаж байна. Guys, одоо миний өрөөнд 3 гэрч байна. Энэ 3 намайг хичээл дараагаас өмнө байжсан. Тэгэхээр энэ хэрэг мэдчихэж байгаа гэсэн. Тэгэхээр одоо хэрэг эхэллээ. Ямар нэг юм тэмдэглэн маш чухал. За эхлээд бүгдөө хэрэг Хэргийн маш чухал юм бол бас сэжигтэн үгүүд байгаа. За эхлээд бол би ээж бас сэжиглэж байна. Ээж бас миний өрөөр бас хаяа ордог учраас залаас аавыг бас яцнаа сэжиглэж байна. За тэнгууд би амартаад үгийг бас сэжиглэж байна. Яагаад гэвэл тэр их сониуч тэгээ хөдөнөөс ирсэн байх магадaltaй. Тэгэхэд амирдаг зурыг. Тэгэхэд манай хотын юм манаас ирсэн байх магадaltaй. За тэгээд бас өөр танихгүй хүч байх юм илүү мэдгүй ямар ч зүйл бас үл мэддэг хүнийг бас зуръя. За тэгээ би бол ийм хүмүүсүүдийг сэжиглэж байна. Бас гэрч байгаа. Гэрчүүд. За манайд бол 3 гэрчүүд байгаа. Манай том нохой. Том чигтэй болохоор сайн сонссон байх магадaltaй. За тэнгууд манай цэнхэр коала байгаа. Цэнхэр бав.
цэнхэр баавгай тэгээд манай муур цагаан муур. Энэ бол маш сүртэй хэрэг байгаа. За энэс ингээд дөрөв хөшгөө хаагаад гэрлэн унтраагаад хаалгаа хаангуудаа хөшлийн мөр тийм ингээд гарын мөр хуурны хэмээг өдрөө хайцгаая. За шууд хаалгаа халаа. Нэрээс хаалганы бариул дээр гарны мөр байх бас магадaltaй юм. Гэрэл ясч болох хүсгүй. За одоо бүгдөө идэ хасаад. Өдөрчлөн маань. За. Тэр мөр байна. Яг энд байна. За тэгэхээр бүгдөө хэмжицгээе. Хүүе 18 см урттай хөлгөл байна гэж байх уу? Хөө өргөн нь сүвэн. За чимээ чимхүр хаана вэ? За ганцхан ширхэг ус. Гэтэл ямар ч ажил бодлох баримтанд орно. Харин ширхэгтэй устэй юм шиг байна да. Мултаад шүү дээ. Хаан өнгөтэй ус байна. Минийх чинь бор өнгөтэй ус. Тэгэхээр энэ ус өөр. Өрөө гэсэн мөртлөө гэж байгаа ширүү ус шиг харагдаж байна. Тэгээд хар өнгөтэй ус харагдаж байна. Жохон богино ус харагдаж байна. Минийх чинь дундын хэмжээтэй бор өнгөтэй нарийн нэмэрсэн ус шүү дээ. Би чинь тэрийг яалч ч миний ус бол биш байна. Одоо нотлох баримтыг хийцгээе. Харин нотлох баримтыг. Энэ л мачаны үнэр үнэртэй дээ да. Цааны дөрөв тавьж байгаа. Энэ Японоос ирсэн үн болов уу? Зарайч Японоос ирэхгүй баха. Ганцхан миний энэ юу нууц тэмдэглэлийн зэвтэр харах гэж арайч Японоос Монгол руу ирэхгүй баха. Эндээс үнэрч. Нэрээ миний бяцхан булан нууц заваас энэ нууц жижиг булан нэрээ энд би нэрээ мачатай бичэн тавьсан байсан. Guys. Энэ хатцсан байна. Мэдээж хэрэгтэй байх. Чихрлийн юм дуртай юм шиг үнэс. Мачаан дуртай юм шиг байна. Эний үүдийн шүд нь унчсан хацхад шүдний ормыг харахад үүдийн шүд нь унтсан байна. 3 дахь нотлох баримтаа оллоо. Захлаа бүгдөө мартахаас өмнө цаасан дээр өчөж авъя. Хөлийн усан 18 см урттай. Хөлийн урт. Мөр ус нэг ч удаа хар өнгөтэй ус. За тийм үү сүлт нь хатсан жиг нэг хатсан. Тэрээс үүдэн шүд нь унтсан байсан болохоор 6-7 настай байх. За тэгэхээр бүгдөө юу вэ? За одоо гişэжигтэнгүүдээс зэрэг асууя. За манай эмээ бол ойлгомжтой биш вэ? Манай эмээгийн маань юм шүд нь унаагүй одоо үүд шүд нь унаагүй л байгаа. Тэгэхээр эмээ бол биш вэ? За тэнгүүд манай ээж аав бол биш вэ? Манай аав ээж эмээ гурвыг үүдэн шүд нь айл нүршөө унаад тэгэхээр чиний ургацсан байгаа. Тэгэхээр амиртай эсвэл одоо
миний сэжиглээд байгаа үл мэддэх хүн байгаа. За тэгээд бас Америкт бол 6-7 настай. Тэгээд үүдэн шууд нь одоо унтсан. Тэгээд нийлээ удаагүй байгаа. Тэгэхээр бас Америкт сэжигтэй нь энэ үл мэддэх хүн бас сэжигтэй. За одоо бүгдөө бас энэ бол дараагийн хурууныхээ, гарныхээ, хөлнийхээ олж илрүүлдэг тийм паудер нунтдаг байгаа. За одоо бүгдөө хаалганы бариулнаас эхэлцгээе. Өдөр ихийг хэрэглэмээргүй байна. Нэрэл их үү? Яа, энэ хэрэгтэй тийм мэрэгжлийн юм шүү. Энэс барайгүй байна. Яа, намайг олж мэдэн ч утсан юм шүү та. Унтраалхан дээрээс оцгоо. Энд дээр нэг сони юм байна, guys. Хуруугаараа ингэсэн юм шиг нь. Ас байхгүй. Энэ ямар сэргэлэн хэрэгтэй бэ? Бас юм бэ шүү те. Ямар ч тач бүгдээрээ 4 бодох байна. Ямар ч тач болсон байгаа. За guys, гэхдээ хэрэг мухардаагүй бас ахицтай. За сая бас бүгдөө гарныхээ, хурууныхээ олж чадаагүй ч зүгээр бид нь гэрчүүд байгаа. 3 гэрч байгаа. Тэгэхээр одоо бүгдөө тэр 3-аас мэдүүлэг авцгаая. Одоо бүгдөө мэдүүлгээ авцгаая. За 3. Би та 3-ыг намайг хичээл тарахаас өмнө байсыг би мэдж байгаа. Тэгэхээр та 3 миний асуусан асуултанд үнэхээр зөв ойлгомжтой хариулаарай. За юу? Та 3-ыг ойлгосон мэт? Ойлгосон уу? За асууж эхэлцгээе. За. Миний өрөөндөөс хэрэгтэн та 3-ыг сүрдүүлж айлгсан уу? Энэ 3-ыг айж агуултай. Тэгэхээр нэг хэлмээргүй ашиг. За тэгвэл тэр хэрэгтний хоолой бүдүүн байсан уу эсвэл одоо зөөлөн байсан уу? Гэтэ бүдүүн хоолойтой байсан баха. Энэ 3 бүр айчж. Тэгэхээр бүдүүн хоолойтой. За 3. Миний өрөөндөөс хэрэгтний царай cute байсан уу, cool байсан уу эсвэл аим шигтэй байсан уу? За энэ 3 бүр хитрхи айсанд болоод бүр юу ч ярихгүй байгаа юм шиг. Тэгэхээр миний бодлоор аим шигтэй зүйтэй. Өрөөндөөс хэрэгтэн та 3-ын бие хөрснө үү? Энэ чихнээс нь ингээд зулгаа ингээд бэсэн юм шиг чихэнд бүр ингээд доошлцсон байна. За ямар ч үйл муурны чихнээс байрж зулгаасан байна. За кола багаа цэнхэр. За энэ бол өглөө ирэхэд босцсон байсан тэгэхээр энэ хөвцсөн байна. Тэгэхээр барьж байгаа шидсэн байх боломжтой. Тэгээ кола баагааг цэнхэр баагааг шидсэн. Авд бараа шидсэн. За нохой таны бие төрсөн. За нохойны хамар гялтаацсан байхыг бодвол тэр хэрэгтэн чиний хамар дээр үнссэн юм уу? What? Үнссэн гэж би бодож байна. Тэгэхээр тэр хэрэгтэн их нохойд хайртай юм шиг байна. Stitches мэдүүлэг авах мартсан байна. За Stitch тэр хэрэгтэн энэ матчатай бичээнээс бүгднгийн эзнээ эсвэл ганцхан хазаад явсан уу? Би яг хэд орхисон юм санахгүй байна. Оо, хариулахгүй байж тээ. Шоконд орсон байж тээ. Өө. Сэрэчээ. Гүн шоконд орсон байна. Тэгэхээр за guys, ямар ч бол хэрэгтэн миний өрөө манай гэрс бол байхгүй юм шиг ямар ч дуу чимээ гарахгүй байна. За тэгээд одоо би даалгавар хийлээ тэгэхгүй л оройтлоо. Тэгээд та нар part 2-ыг эсвэл комментээс part 2 гэж бичээрэй. Тэгээд бол энэ ноцтой яриг бүгдөө гялсхан болохгүй бол яа юу болох болтой би байжлаа. Тэгээд одоо би даалгавар яг одоо хийхгүй бол би маргааш багштай алуулна. Тэгээд ер нь бол эдрээгээ буцаагаад байдаг газарт нь хийгээд тэгээд дараагийн бардтай яг буцаа ашиглан буцгаая. Хэрэгтнийг олох ажилд орцгоё. За ингээд бичлэг дуслаа.
бичлэгт дуустал үзсэн танарт их баярлалаа. Юу би та нартай гоё нэг өдөр харуулах гэсэн чинь бас нэг хэрэгтэй яага. Гэтэл заавал болох хэрэгтэй шүү дээ. За эдрэг хураачих. Миний хайрцаг ханаа энд байна. Бэлгээ хийгээд